За ингээ сүүлийн тулаан маань эхлэхэд бэлмэллээ. Энэ тулаан болохоор нөгөө эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдоод 3 дугаар тулаан байсан тий. Картн дээр бол 3 дугаар тулаан байсан. Одоо хамгийн сүүл рүү ороод ирсэн. Батэрд нэг ховдын дөрөнд төрсэн залуу байна. Боксing за Хүсэн Жон дээр нь гараад авсан шүү. Тийм, боксing насан туршид улсын аврагчлал тэмцээний мөнгөн медаль гэсэн. Бокс гранд паунд тохоо явж байна. Нуруугаа өгдөн буруу байгаа юм да. Шууд эргээ харчлаа да Хүсэн Жон. За Хүсэн Жон Узбекистаны тамирчин. За back control body triangle хөлийн гурвалж. Ерөөдөө MMA рекорд сайтай байлаа шүү дээ. Сонирхчдод бол нэг 4-3 гэсэн рекордтой. Сонирхчдод бол 4-3 гэсэн рекордтой. Яг мэрэгжилд бол одоо яг 1-0 гэсэн. Бас дөнгөж эхэлж байгаа. Тий, дөнгөж эхэлж байгаа л залуу байлаа. За, Мутайгаар бол суур хийсэн байлаа. Мутай рекорд нь бол 6-1 гэсэн. Сүртэй юм залуу байна. За бас Таиланд Tiger Muay Thai-д бэлтгэлээ хангадаг. 2004 оны юм залуу байна. За Бүрбекүк амархан орчлоо шүү. За тэр гар юу болж болт руу явах гэдэг. Гараа холбоод авцсан гэхдээ 90 орцсон баг шиг байна. За 90 орсон ч гэсэн ерөөдөө болтыг бол дахиад body triangle маягаар өчөлтөөр дахиад body triangle. Өнөөдөр одоо хэдэн body triangle вэ ардалтаад. Бараг талаан болгон дээр л ардаа body triangle алтлаа да. Тэглээ өнөөдрийн талаар. Маш олон body triangle явж байна. Тэгээд ялчгүй станууд бүхий хөгжил сайтай. Ялангуяа grappling-ийн хөгжлөл маш сайн болчихлоо л доо сүүлийн хэдэн жил. Тий, барилдаан сайтай болсон. Тий. MMA холбоодууд нь ч гэсэн их хөгжилтэй болчихсон тий. Өөрсдийнх нь угаасаа суур, угаасаа станахын чинь бүгдээрээ барилдаан сайтай байд. Хин дээр жижигсэн ороод ирэхлээр. Тий. Контрол сайтай болчихж байгаа. Одоо нэг өөрсдөө grappling-ийн тэмцээнүүд их хийгээд байна л дээ тий. Тий. Одоо энэ техний шатанд болдог submission grappling гэдэг яг team grappling-ийн тэмцээнүүд маш их хийж байгаа учраас одоо ингээд барилдааны практик маш их хийж байгаа. Зөвхөн хүчлэлт болтоор тий. За дахиад back hook руу орцсон ап. За дахиад body triangle авчлаа. За дахиад нэг алхах юм бол шүүгч татчих голлуулна. Биеийн тал хэсэг гарах юм бол. За арданда контролтой. Цогцлуудаар монжоод яваад байна л да. Саяны тохоо хүзүүрүү тохоож болохгүй. Тэгээ шүүгч бол шууд сануулж штэ. Сая бол хүзүүрүү тохиолдлоо. Хүзүү шилний ар дагз руу болтоо тий. Тий. Нэргэдөө ингэж өрсөлдөж ядраагаал цогцлоор монжоод яваад. Тий, MMA ер нь гол нь хүчтэй цохих гэхээс илүү бүх цохилт онжох хэвээр. Угаасаа бэлийн нэмхэн тий бүх цохилтыг бүтэн хүчээр очдог учраас ерөөсөө л гол нь онжоох нь л чухал. Бэли бол ирэхэд үүрэг нь бол цохилтыг сааруулах шүү. Гарыг хамгаалах тий. За хүзүүндээ тохиолдсон. Хоёр дахь удаага хэлж шүү чамд тэгээд дахиж тохиодохгүй шүү. Сануулга өгсөн шүү л гэдэг. Тий, өмнө нэг сануулга өгсөн байсан. Тий. Тэрэн дээр дахиад харж дахиад зогчлоо. За одоо боломж гараад ирлээ шүү дээ. Одоо бас нэг бие тавьчихсан байгаа. Тэгээ бокс сүртэй мэлээ. Боксын ус аврагшаал оролт тэмцээний мөнгөн медальтай залуу шүү дээ. Тэгээ насан туршид ажиллах хэрэгтэй тий. Тий. Насан туршид боксын ус аврагын медальтай залуу. Батэрд нь бол булан дээр нь одоо вон дээр тоглож байгаа инх хөргөл гэдэг залуу гараад ирсэн байна. Шант MMA нэмэрч байна. Залуу байна. Одоо one FC-д нэг идэвхтэй тулж байгаа залуу тий. За одоо гар явуулахгүй хүлээх юм бол тэгэл барилдаа орж ирнэ шүү дээ. Тэгэл барилдаа л орж ирнэ шүү дээ. Одоо л өөрөөсөө явсан л тэр. Хүсэн Жон бол одоо өгж байгаа мэдэрсэн жоохон басамжлах маягтай өрөлттэй. Хажуу бол нэг сохиж болохгүй. Хөл аваад байгаа ингэж үнийг л. Тэгээ Хүсэн Жон ч өөрөө кикбокс өртөө гэсэн шүү дээ. Тэгэхээр чи grappling-ийн зүрх бол нэх болно. Гэтэ grappling бол жоох ойлгоцсон л. Тажгүй. Тий. Grappling-тэй залуу л. Саяны контрол бол зөв контрол байсан шүү дээ. Тий. Гараа булгаал заа. За энэ буугаад байгаа баруун гарын дээр нэрн зөв үг энэ төр очвол аятайхан биш үү те? Тий. Өөрөө шийдэмгий явах хэрэгтэй байна. За яг харсан л юм байл да сая тэгээ зүг хажуу үзэж байна.
Одоо жоохон явуулаад өгмөр юм. Ап болж байна. Дахиад зогсоод өмөр гэнэ. Дахиад нэмээд яваад өмөр юм. за дахиад байрлуулчлаа. За яг хоо цагийн төгсгөл орж байгаа да. Одоо л юу юугүй болт мал Раунд дуусч байгаа болохоор чинь гайгүй. За. За эхний раунд дусsaa. За ямар ч хэсэг эвтэйгэн гарчлаа. Саяных чинь нэг оноо хасгаж байгаа бох тий. Тий. Саяны дагз руу цогтөж цохилчаа. Яг гоо сануулга л та. Оноо хасахгүй юу? Яг оноо хасаагүй. Хасна уу? Хасаагүй хаа зүгээр сануулаад тах шүү гэсэн. Оноо шүүгч оноо үзүүлээгүй бол тэгээд оноо хасаагүй л гэсэн үг л дээ. Сая Гурван хажуугийн гурван шүүгч рүү тэгээд гараас нь хөтлж гад нэг оноо гэж харуулдаг те. Тийм. Хүзүүний араас бол одоо цохиж болохгүй гэж сануулсан. Тэгээд сая хоёр дахь нэмээ цогчихнлээ. Тий. Одоо өөрөөсөө явж л ажиллах хэрэгтэй байна л да. За 2 дугаар раунд эхэлсэн. Одоо давуу талаа ашиглаад өөрөөсөө л гараар төрүүлж явмаар байна тий. Тийм Батэрдны хувьд бол одоо хожил авах хэрэгтэй. Яг л өнөө орон MMA-ээр хожил авсангүй шүү дээ. Тий. Тий. Тэгэхээр бас За тэр барилдаан сайтан үүсэн гэл. Цогт гаргаал доогоор суугаад байт. За бүр маунт позишн очсон. маш хямдхан алдаад байна л да байрлалуудаа. Айгүй хямдхан алдаад байна. Ингэж доошоо хармааргүй. Унаал дээр алтахаараа идэж бүгд эргээд нуруугаа харуулчихад байгаа хэрэг. Нуруугаа харуулчихдаг тийм үү? Одоо саяны цохилтууд ингээд дахиад 3-4 очих шүүгч тоолж эхлэв шүү дээ. Байж бол хамгийн муу байрлал дээр очиад байна л да. Одоо нэг жоохон сэгсэрчүүл харна. Манад ирэхээр харагдаж шүү. Тий одоо Цаатлын хөлтөө холчжээ. хөл холбоод авцсан бол одоо эндээс өвдгөнд өчч магадгүй тий. Нэг бар явчих болно гэсэн. Эргээ ороод ирэх юм. За хөлөө алдчихлаа. Одоо бол жоохон сэгсэрчүүл манад ирэхээр харагдаж шүү. Нууц боломжтой Тий. Одоо л жоохон сэгсэрчүүл. Хөлнөөс нь бариад авсаа тэгэхээр. Яг болж штэ. За нугарж унжлах болохгүй. Дээгүүр нь давж унж болохгүй тийм үү? Тий, давж унж. Айлуулах. Хөлөө жигээс ихсрээд. Тий, одоо л хойшоо жийчих хэрэгтэй. Зүүлээ жийчмээр. За Хөсөнжон өөрөө бас жоохон Өөрөөрөө хөссөн байрал руу шилжчихлээ шүү тий. За одоо эндээс North South Shop одоо Болтер явж байна. Тий, North South. Гэтэ жаахан юу зайтай байна. Сугны байрал жаахан зайтай байгаа даа. Тий, хүнээсээ холтод дарах хэрэгтэй нэг дээр нь твчиж байна л да. За эндээс бол маш хүчтэй би ардаж хүзүүл хүчдэг юм бол болт авахгүй. Тий, neck crank гэхгүй бол тий. Тий. Хоошоо шахахгүй байна. Дагцаа шал руу бүр эсрэг талынх нь юулууд тавьчих хэрэгтэй л да. Тэгвэл бас орох юм байна. Тэ сайтай хүмүүсүүд энэ дээр 50 байжгаад өөрөө ядраад болох юм хөлийн л дээ. За одоо ингээс байнга шахаад бариад чадахгүй ч. Энэ байрал дээр дэмий ингэж өөргө ядрааж байгаа хооронд шилжээд маунт руугаа, сайд руугаа crucifix юу гэдэг юм те. Топ байрлал руугаа очиод тэндээсээ ground pound дээрээс тавчих хэрэгтэй байна. Өөрөө авчих юм шиг мэдрээд байгаа бол бас тэгээд тэрийг нэг зүтгүүлээд үзэх л ах л та. Одоо энэ дээр харин хүзэг нь хөшөөд. Хөдөө давлаа хавчаад авчих юм бол хүзэг нь хөшөөд авчих юм тий. Гилатын шиг. Нэг гэнттэй үзүү машин шүү. За одоо энэ дээр хүзэг хөшөөсөө татвал орохоор бүгдийч юм болоод орхоо болчихно. Хөсөнжооны нуруу саяных бол боломжийн орлого байсан тий. Нэг crank болгоод бүр хүзүүг нь хөшөөд эрхийн уруугаа гоцолж харуулж байна. Одоо дахиад яваад үзэх хэрэгтэй цаг байгаа шүү дээ. Тийм. Одоо ямар ч доминик байрлал бол хадгалаад хэрэгтэй тий. Тий. Гэтэ гарынхаа хүчийг их шахаж болохгүй. Энд дээр зүгээр дараа твтээд бол мэдээж шүү. Гэтэ бол одоо ирүүний байрлал бол эвтэйхэн болцсон байна шүү дээ суганд. Тэр одоо л эвтэйхэн болцсон байна. Одоо жоохон мөрний фрешер хэрэгтэй байна. Тий. Зүүн мөрний фрешер доошоо орох хэрэгтэй. Фрешерч өгч байх шиг байна. Тэгээд Хусанж нөгөө ороод байгаа учраас эрүүгийн сөхөд тах шиг байна шүү дээ. Хитрхи ихтэй өөрөө дээр нь гарчаад байна л да. Тий. За одоо гараа хурдан сэгсрээ амраах хэрэгтэй. Гараа амраах хэрэгтэй. За энэ раундыг одоо яа шийддэг юм шүүгч нарын
Хамтанд. Тий. За энэ Батэрд нь болохоор энэ нөгөө Falcons гэдэг нэг шоу зохиогчсон санаж байна манай. Жаланмаар энтрийн зохиогчсон тий. Атонбаатар Жаланмаар энтрийн зохиогчсон Falcons шоунд финалийн шатнд шалгарсан. Залуу шүү дээ. Тий. Тэгээ хөгчөн боксинг клубээс анх тулааны гараа эхэлсэн. Иймэрхүү сэв ирсэн байна. Усанч бол Tiger Muay дээр бэлтгэлээ гэдэг. 2004 оны залуу байсан тий. Тий 2004 онд ирсэн. Бас Tiger Muay бэлтгэлээ авдаг. Tiger Muay бол угаасаа алдартай тий. Маш сайн дамжтай бэлтэж гаргадаг. Тий одоо тэгээд ерөнхийдөө бол ингээд ихэнх тамирчид ер нь кемплдэг болчихлоо л да. Станчууд бүгдээрээ л одоо тэгээд Таиланд тий. Tiger AK гэж тий кемпд гарч ах шиг шүү дээ тий. AK гэж бас байгаа. За сүүлийн раунд. За шийдвэрлэх. Одоо л явах хэрэгтэй тий. Одоо болгоомжтой байхгүй бол Текдаун бол нэг сүртэй биш юм байна уу? Яг тийм манай үний алдаан дээрээс л явсан текдаун байсан болохос яг тийм оролдоо зүтгээд дайрцсан текдаун яг өөрөөсөө бол байсангүй тий. Тий. Тэгэхээр боломж нь бол хамаагүй илүү л харагдаж байна. Одоо ингээд гараар ажиллах хэрэгтэй. Зүгээр ханаад яваад байх ш. Хөл бол нэх олон үгүүд дими байх. Тийм боксын улсын урагшилралт тэмцээний одоо медальтай өнгөтгч одоо гараасаа ажиллах хэрэгтэй шүү дээ. Сайн л ах хэрэгтэй тий. Өөрийн довтроо болгоомжтой, хянамжтай байхгүй бол цаанаас нь сүрж усан жон чи текдаун гэдэг. За өөрөөсөө дабл leg хөлд орсоо. За энэ бол тест яг өөрөөсөө явсан текдаун хэлээ тий. За ингэж контролд бол тэгээд дандаа буруу харж буруугаар хамгаалт гэл буруутаа дандаа манайхан. За дахиад нөгөө дүр зураг тий. Body triangle орсон. Одоо эндээс ингээл боломжийг алдахгүйгээр л довтлоо явчих штэ. Удаан ингэж хөдөлгөөнгөө гэж болохгүй шүүгч одоо тоолоод эхэлчихсэн. Тэгнь. Тий. Нөгөө цохилт хүчтэй нүү хүчгүй нөө хамаагүй. Онжил байх юм шүүгч тоолоод эхэлнэ. Идэхгүй байвал мэдээж босгоно тий. Тий. Артлаас цохгүй байвал босгоно. Урдаас нь итгэхгүй хамгаалахгүй одоо ингээд зөвхөн хариу үйлдэл үзүүлэхгүй зөвхөн хамгаалаад байвал тий. Бас тулааныг зогсооно гэсэн үг. Сая одоо яг нанд дээр болсон шиг юм шүү дээ. Кикбокс гэсэн ялгаагүй тэгдэж шүү дээ. Манайд өөрсдөө body triangle-ыг бас сайн задлж чадахгүй гарагдаад байна тий. Тий, body triangle-ыг escape-лж нэгдүгээр чадахгүй байгаа даа. Хоёрдугаар талаар ингээд нөгөө алдчихвал угаасаа гарахад их хэцүү байр шүү дээ өөрөө. Тий, тэгэхэд одоо нөгөө тэгэхээр энийг алдахгүй байх тал дээр л одоо бэлтгэл сургалтаа анхааруулж авахгүй бол хамгаалах үйлдэл дандаа буруу харж нуруугаа өгöd байна тий. Тийм байна. За эндээс одоо нэг гараа контролт дээр сугруу нь моостол толгойгоо жөөдснө ирэх хэрэгтэй. За эндээс армбар явж магадгүй, reverse triangle явж магадгүй. Бас Хусанжин бол туршлагагүй түүний үйл гаргаж байна тий. Байрлаа хамгаалаад байж явах хэвээр газар бол өөрөө армбар руу шилжиж штэ. Мемэ дээр ер нь яарж гад одоо байрлаа. Мемэ өөрөө армбарын процентод хийдэн тий. За өстө эсэргээр гоё одоо жиг апсет боллоо тий. Өөрөө текдаун хийлээ, өөрөөсөө явлаа. Одоо ингээ эртнээс ингэж байгаа. Энэ дээр одоо шүүгчдийн тохоо явмаар байна. Жиг бол агууртэр авах боломжтой. Хевлидээр тохоо явмаар байна. Маунт явмаар. За тэгэж маа. Ингэж гарвал тэгээд гуардлоо орчин л доо тэгээд сайднаас бол өвдгөө гулгуулж авах. Санч бас нэг сүртэй гуардны малгай баггүй. Тэ? Тэ. Тэр онгорхоо шүү дээ. Одоо ингээ өөр шахаж контролдох хэрэгтэй. Одоо эндээс өөр явах хэрэгтэй шүү дээ. За энэ хүзүүгээ толгоон сугруу нийж явдаг нь буруу шүү дээ. Тийм. Тэгээд одоо арм ин болоод за одоо их норцсон цуцсан байгаа л да тий. Одоо тэгээд Батэрдэн жаахан бод авцсан бол ажиллах хэрэгтэй байна л да тий. Жохон ажиллаад өгчвөл одоо тэгээд шүүгчд бас өөрийгөө харуулмаар байна шүү дээ тий. За тасгалжуулагчтайгаа л яриад ах шиг юм Хусанжин.
Тий, Усанжин бол өөрөө түрүүн одоо бэк техник тим том байрлалыг бол хайж 10 бар шилжих орлого гэдэг бол тэгээд том алдаа гаргасан. туршлахгүй түүний алдаа л да тий. За, same position center нэ одоо яг ижил байрлалаас төвөөс эхлэв шүү. Одоо ажиллах хэрэгтэй тэгээ итгэхгүй байгаад байвал одоо шүүгч босгож штэ гол нь. Тий. Тий. Байршил ахиулах хэрэгтэй, цохилт оновчтой байх хэрэгтэй, жинхэнэ байх хэрэгтэй тий. За, Butterfly sweep хийлээ. Butterfly дээр sweep хийлээ. За өөрөө бол яг адилхан байралд ороод ирсэн. Яг адилхан үлдээж болно. Яг саяны sweep-ийг яг өөрд нь хийж болохоор байна. Тий. Тий. Яг бүх байрал яг адилхан байна шүү дээ саяны. За өөрөө хөлөө гаргаад авчлаа. Close За guard. close guard-наас танд одоо шахаж штэ. Тий, хоёр үлээр. Rib squeeze. Тий. Тий. 30 seconds left. 30 секунд. За сүүлийн 30 секунд явж байна. Одоо энэ дээр л өөрөө дээр нь гарч ирж л. Ажиллахгүй болвол Тий, ер нь шийдвэрийг шүүгчний гартахгүй дээ шүү дээ. одоо тэгээд дээр нь гарч ирэх ч үндэслэл баг байхгүй болчихлоо л да. Сүүлийн 10 секундын дохио явж байна. Тий. Одоо нөгөө Усанжин сүүлийн 10-аас сонссон учраас ажиллана. Ажиллана. Тий. За ингээд шүүгчд одоо сүүлийн раунд дуслаа. За шүүгчтэй шийдвэр харцгаая бүгд. Өдөртөө бол өөрөө гараараа л ажиллах байсан юм бол. За тэгээд одоо шүүгчийн саналыг бүгдээрээ харцгаая. Ladies and gentlemen, the last bout of tonight by split decision. The winner is Red Corner Turwad Batterton.